одоо хууль зүйн сургуулиас Монгол Улсын их сургуулийн захиргаанд тухайн оюутныг Монгол Улсын сургуулиас хасах тухай ийм одоо саналыг хөргүүлж байгаа. За энэ бол одоо хүмүүнлэг ёсны харилцааны наазахын хим хэмжээг бүдүүлгээр зөрчилсөн, ноцтой зөрчилсөн гэж одоо бид нар үзэж байгаа учраас Монгол Улсын их сургуулийн оюутны игнэнээс одоо хасах ийм саналыг хөргүүлж байгаамаа. За зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлагдахгүйгээр бид нар бас Монгол Улсын их сургуулийнхаа оюутнуудын ёс суртахууны тийм ээ энэ одоо боловсрол хуульчийн мэргэжлийн удирдгал гэдэг ийм хичээл ордог байсан. Тэгэхээр энэ хичээлийг бас сэргээх хуульчийн мэргэжил гэдэг бол ямар одоо чухал нийгэмд одоо нөлөө үзүүлдэг гэдэг энэ зүйлийг зааж сургадаг энэ хичээлийг одоо сэргээн оруулахын талаар бас ярилцлаа. Цаашд бид нар энэ оюутнуудыгаа сонгон шалгаруулахдаа эсвэлхтэй ямар зүйлийг нэмж хийх ёстой вэ, анхаарах ёстой вэ гэдэг энэ талаас ярилцлаа.